Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдвээ мэдхээс өмнө бид ямар байр сууцнд амьдардаг вэ гэсэн асуултын дагуу хүүхдүүдийн амьдардаг сууцыг зөв харгалзуулан холбоцгоё. Монголчуудын амьдардаг уламжлалт сууц аль нь байсан бэ? Мэдээж Монгол гэр байсан. Тэгвэл хичээлийн сэдэв гэр яаж үүссэн бэ? Хичээлийн зорилго эхийг уншиж ойлгосноо ярилцсан. Хичээлийн зорилт эхийг ойлгон унших, эхээс тодруулан асуух зүйлээ тэмдэглэгээ хийх, үгийн утгыг мэдэх, бичиж тэмдэглэх, тэмдэглэгээ хийж эхээ бүтээлчээр унших, ойлгосноо үнэлэх, бие даан хөгжих цаг гэсэн дараах алхмуудаар зохион байгуулна. Хичээлээ үзэхийн өмнө дараах хэрэглэтгүүнүүдийг бэлдээрэй. Сурах бичиг, хуудас 138, дэвтэр, бал, өнгийн харандааг бэлтгэн. Эхийг ойлгож уншихдаа утга мэдэхгүйгийн доогуур харандаагаараа зурж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Эхээ бие даан уншина. Хэрээр гэр, хцээр гэр гэдэг үгийн утгыг мэдэхгүй байгаа гэж багш нь бодож байна. Хэц гэдэг нь уул нуруу хад алхын өндөр огцом налуу газрыг хэлдэг байх нэ. Энэ хэсгийг уншсан гэдэгт багш нь итгэж байна. Дараагийн хэсгээ бие даан уншаарай. Хадан хавцал гэсэн танилбал шүг байна тийм ээ. Хадан хавцал гэдэг нь хоёр талаараа их цад бүхий уулын нарийн хөндийг хэлдэг байна. Чанх дээр гэдэг танилбал шүг энэ хэсэгт байна. Чанх дээр гэдэг нь эгц дээр гэсэн утгатай үг байна. Хялгас томж гэдэг танилбал шүг энэ хэсэгт гарч байна. Хялгас томох гэдэг нь малын бүдүүн ширхэгтэй хатуу үсийг эрчлэх, эрчтэй болгох гэсэн утгатай үг байна.
цааш үргэлжлүүлэн ихээ уншицгаая хүүхдүүдээ. Ихээ уншиж дууссан гэж багш нь итгэж байна. Ихээ автан уншицгаая. Уншихдаа тэмдэглэгээ хийж бүтээлчээр уншина. Ихээ дахин бүтээлчээр ойлгож сонсъё. Сонсох явцдаа дараах тэмдэглэгээг хийгээрэй. Ойлгомжтой байвал зөв, сонирхолтой зүйл байвал нэмэх, асууж лавлах зүйл байвал асуултын тэмдэглэгээг хийгээрэй хүүхдүүдээ. Монголын дээд өвөг хээр иргэх хизээ гэж хэлж өгсөн өн эрдний үгэн нэ. Энэ үсэг хээр иргэх хизээ гэдэг үгийг биднэрт ойлгоход хэцүү байгаах гэж бодоод асууж лавлах шаардлагатай асуултын тэмдэглэл тавилаа. Хүүхдийн ихэр дээвэртэй хөрс ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээн ооц руу бүжигдсэн нэгэн бэлтгэрт хүн амьтны төмөөрөө эвдээ сайхан амьдардаг байжээ. За энэ үйлдвэрт биднэрт ойлгомжтой байх учраас өмнө нь ямар тэмдэг тавина гэж бодож байна хүүхдүүдээ. Мэдээж хэрэг ойлгомжтой гэсэн учраас төгсөн тэмдэглэгийг тавья. Гэхдээ юунаас болсныг бүү мэд нэг л мэдгээд хоорондоо мөнгөлцөж туршиж хүчтэй хүчгүйгээ барьж ингээд бүрэн амьтад мөрмөрөө салж зарим нь газар нүхлийн шургаж нэг хэсэг нь усны гүнд нөгөө хэсэг нь модны оройд гэртээ болжээ. За хаанаас эхлээд хаан гэж байгааг дагаад яваараа хүүхдүүдээ сайн ажиглаарай. Энэ хэсэг бидэнд ойлгомжтой байгаа учраас тэгвэл одоо бүгдээрээ төгсөн тэмдэглэгээ тавьж хэрэглэе. Гадар малтах хумс басанд залах сэлүү тэмбэрт нисэх жигүүр хүнд байсангүй. За энэ хэсэгт манайх мэдээж ойлгомжтой учраас төгсөн тэмдэглэгээ хийлээ. Эхний хэсгийг анхааралтай хараарай хүүхдүүдээ. Ямар тэмдэглээ тавьсан байгааг тогтоож байгаарай. Харин хүссэн бүхнээ хийж чадах ухааны хичээл хүнсэн ажээ. Тэр цагт насан турш болтлоо ухаанаа сондоо өг хөрөнгө хураагааг нэгэн үгэн байчихна. За энэ хэсэгт бидэнд ойлгомжтой учраас тэмдэглээ тавья. Дараах тэмдэглээ тавья. Нэгэн өдөр 7 хүүтэй ихний үлгэрээр баг гэрийг барьж болно гэхэд хөвгүүд нь бодоод учрыг нь үл ойлгох гэсэн юм хэсэгт энэ үгийг асууж дагах шаардлагатай гэж үзээд асуултын тэмдэг тавилаа. Дараагийн хэсгийг та бүхэн харж байна. Багштайгаа зүг хамтарч уншаарай. Өвгөн хандан хүрээлсэн эргэн тойрны үлсийг дүүрэлсэн ургасан хаан хий. Цасан шууган хаан цагийн сайханд нийтдэг өмнгийн хадан хагслаас санаа авч хаалга өглөв. Чанга дээр болсон үдийн нарнаас тоон тал тийш урссан алтан цэцрагнаас нь үн. Уудын араас ургасан манан будангаас туурав. Дээгүр бүрсэн тузаан үнсээс дээвэр хийх санаа олжээ. За энэ хэсгийг хүүхдүүд та бүхэн юу гэж бодож байна? Үнэхээр сонирхолтой хэсэг гэж үзэж байгаа учраас багш нь дараах тэмдэглэгийг хийлээ. Дараагийн хэсгийг уншицгаая. Өшөлтөн хангаасан уул мөрүүдийн араар сансрын хүртэнд салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуудаа хялгал тонж бүслүүр хийвээ.
Энэ хэсэг сансрын бүрдүүн салхи эрслийн нэрмэн гэж юу байдаг юм бол доо гэж бодоод асууж тодруулах шаардлагатай гэж үзээд асуултын тэмдэг тавилаа. За дараагийн хэсгийг бодгоё. Тэгээд өвгөн додон хүүтэйгээ ханаа дэлгэж хаалгаа босгож тооноо үргэж униа үлгэж туураа барьж дээврээ тавьж өслүүрээ татаад бөмбөрхөнд дэлгээ хэлбэртэй бөмбөр цагаан гэртээ болгоно. Энэ хэсэг ямар тэмдэглэлээ тавих боломжтой вэ? Багш нь энийг үнэхээр сонирхолтой хэсэг байна гэж үзээд дараах тэмдэглэгээр тэмдэглэлээ. Энэ зүгээрээ маршлуулж татдаг салхины эрчийг цаашлуулж сурдаг, рүү гэвэл эвхээд ачдаг, ууй гэвэл дэлгээд барьдаг ийм таатай гэр хийсэн өвгөн бүрл эцэг ухаан хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Энэ хэсгийг мөн асууж лавлаж анхаарах шаардлагатай хэсэг юм гэж үзээд асуултын нэмэр тавилаа. Их дүүлгэр үгээр дууссангүй. Энэ үлгэр таашаа үргэлжлэн ойлгомжтой байгаа учраас ойлгомжтой гэсэн нэмэлтийг бүгдээрээ тавьцгаая. Эхийг бүтээл дээр унших аргыг сурсан байх гэж багш нь итгэж байна. Одоо бүгдээрээ ойлгосноо үнэлье. Ухаан төвгөн гэр барих санааг юунаас олж авсан бэ хүүхдүүдээ? Эхийгээс үү, газраас үү, талаагаас юу? Аль нь гэж бодож байна? Зөв байна. Баяр хүргэе. Мэдээж эхийгээс байна тийм ээ. Дараагийн асуулт. Гэрийн модноос юу дутуу байгааг олно уу? За, Ад нь өн, Б баг нь, В бүслүүр. За, багш нь бүслүүр гэдгийг сонгоё. Бүслүүр маань буруу байна. Дахин ажиллаарай гэсэн байна. За, дахин оролдъё. Өн байна тийм ээ. Бас биш байна. Тэгвэл гэрийн модноос баг нь дутуу байсан байх нэ. Юу дуурайлган хийсэн зүйлийг олж бичье. Юуг дуурайлган юу хийсэн бэ? Уулыг дуурайлган хан хийсэн. Гацлыг дуурайлган хаалга хийсэн. Нарыг дуурайлган тоон хийсэн. Нарны цацрагийг дуурайлган өн хийсэн. Манан буданг дуурайлган туурга хийсэн. Үйлийг дуурайлган дээвэр хийсэн. Салхийг дуурайлган бүслүүрийг хийсэн тийм ээ хүүхдүүдээ. Гэрийн даалгавар. Зургийг ажиглаад гэр барих дарааллын дагуу зөв дугаарлаарай хүүхдүүдээ. Гэр барих дарааллыг бичлэгээр Монгол гэрийнхээ шалыг тавих хэрэгтэй. Дараа нь хаалгыг нь босгодог. Хаалга босгосны дараа хан дугуйлдаг. Одоо гэр шиг харагдаж эхэлж байгаа эд. Ханныхаа дотор нь бүслүүрээ татах хэрэгтэй. Одоо харин хоёр баг нь босгож байгаа тооноо тогтооно. Дараа нь тооноо тойруулаад униа үлддэг. Дотор бүрээсээ тавьж байгаа туургаа нүмергөөс тавгаа тавих хэрэгтэй. Одоо дээврээ тавьж агаад дотор бүрээсээ нүмергөх хэрэгтэй. Монгол гэр маань бараг л болчихлоо. Одоо багахан ажил үлдсэн байна. Хатан бүслүүрээ татаад гэрийнхээ өрхийг тавих хэрэгтэй. Дараа нь хатчаа татаад осоо бүчнүүдээ бэлээд л дуусаа. Хичээлдээ бүхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье.